Сайн бацгаана уу? Хөдөө аж ахуйн сургуулийн бизнесийн эдийн засгийн 1-р курсын оюутан Бат сайхны төвлөрч байна. Монголын түүхийн хичээлийнхаа хүрээнд Уткара бахархын сэдвээр видео бичлэг бэлтгэх хичээлээрээ та бүхэнд өнөөдөр Өмнөгов аймгийн Сэврээ сумыг танилцуулъя. Түүх томогт хатнараа мөнхөрсөн унган нутгийн минь уулсын тэргүүн өнөөртөн цэнхэрдэх буурал хайрхан асгад өндөр хаданд нь дүүлж халиурын ниссэн аргад лангэр араатан жигүүртэнтэй арц ганг аг арчаан нэвэлсэн ард түмэн бидний шүтэн буурал хайрхан. Өмнөгов аймгийн Сэврээ сум нь Улаанбаатар хотоос 740 км, аймгийн төвөөс 216 км, баруун хойд талаараа Баян хонгор аймгийн Баянлэг, хойд талаараа Өвөр хангай аймгийн Богд, зүүн талаараа Өөрийн аймгийн Булган, Баян далай, өмнө талаараа Өөрийн аймгийн Ноён, баруун талаараа Гурван Тэс сумаар хил заагладаг. Далайн түвшнээс дээш 2600 км. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, хүрээ толгод, тэгш тал, хотоор хоолой хосолсон шинжтэй, ихэнх хэсэг нь өндөрлөг уулс. Аж ахуй эрхлэгэд тохиромжтой. Аргал ангир, цагаан зээр, ирвэс, шилүүс, чон, үнэг, хяс, туулай, жигүүртэн шуудаас гэвэл бүргэд, шонхор, шар шувуу, ногтруу, хойлог, олон аймтын ихтэй нутаг юм. Түүхэн замнал. Өмнөгов аймгийн Сэврээ сум нь 1923 онд Сайн Аяхан аймгийн ёс засгийн хушууны зүүн сум нэрээр анх байгуулагджээ. 1924 оноос Цэцэрлэг мандлын аймгийн Гурван сайхан хушууны Сэврээ сум, 1931 оноос Өмнөгов аймгийн Сэврээ сум нэртэй болжээ. Сэврээ сум нь сайн шанд буйлсан хоолт гэсэн 3 багтай. 2022 оны байдлаар нийт 667 өрх 2018 хүн амьдардаг. Үүнээс 381 нь малчин өрх. Малчин өрх нь 57%-ийг эзэлж байна. Хүн амын нэгтрал багтай. Хүн амын тоогоор Өмнөгов аймагтаа 9-т, газар нутгийн хэмжээгээр 10-т ордог. 130 толгой малтайгаас 101 мянган ямаа. Нутгийн шилмэл омгийн 24.4 толгой, говь 3 үйлдвэрийн 25.4 толгой. Сумын хэмжээнд жилд 2.4 га газар хүнсний ногоо тариалдаг. 4.8 тонн төмс ногоо хураадаг. Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, соёлын төв, музей, эмийн сан, фитнес, банк, дэлгүүр, авто засвар зэрэг төрийн болон хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Сумаас төрсэн алдагтнууд. Тус сумын иргэдэн сум үүсгэн бий болсон үеэс улс их орныхон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсний дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар энэ нэмд орж, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэнгээс цэрэнд орж, од сүрм, саан бүхийн дэлхийн аварга Монгол улсын гавьяат тамирчин энэ Пунцэг, гавьяат багшчээ Тогоохүү, гавьяат барилгачин Дэ Санж, гавьяат тамирчин уулын спортын мастер Гэ Өсөх баяр, төрийн дархан Эс Сүгэр, гавьяат эдийн засагч Чэ Дагдан, гавьяат дэвнэгдэлчин Цэ Мандал, мал эмнэлгийн ухааны доктор О Эрдэнэ Бэлэг, физикийн ухааны доктор Хэд Дондог нарын зэрэг гавьяатнууд байгаль цагуурын хүнд үед итгэл зүтгэлээрэн ажиллаж улсын сайн малчин болсон Им Ванчиг, улсын аварга малчин Хэ Шархуу, Бэ Нацэг, Цэ Маавар, Ил Намхил Дөрж, Гэ Бүд нар бол төрийн дэд одон медалаар олон 10 сайчуудаар шаргагдсан. Түүхэн дурсгал. Археолог палеонтологийн олдвор ихээр олддог. Сэврээ суманд хад Сэврээ хадны сүг зураг, салхитын хадны сүг зураг зохицолборт газар бий. 2500 гаруй дурсгал үлдээсэн уул хад элбэг байдаг.
Энэ дотроос Монгол улсад олдож байгаагүй 3 баатар Тэмэн тэрэг, Тэмэнжин мэд зураг олдсон. Энд Тэмэн тэрэг сүүх тэрэг хэрэглэж байсан гэдг нь харагдана. Тоогоон Төмөр хааны бөөр нутаг гэж яригддаг. Түргийн үеийн холбоот дурсгал бичиг олдсон. Палеонтологийн хувьд говь нутгаас олдог үлэг гөрвлийн олцууд ихээр олддог. 9 гайхамшиг. Хонгорын гол, ноён сэврээ хийцэн мөнгөн эдлэл, салхитын хадны сүг зураг, сэврээ хайрхны цогцолбор газар, Баянбор нуруу, түргийн үеийн цагаан чулуу, зөөлөнгийн уул, элсэн уул, төвшин хайрхан. Эдгээр газраас гадна өвөрмөц тогтцож бүхий газар олон байдаг. Хонгорын гол Сэрүүн булаг, сумын төвөөс 45 км, хонгорын элсний ар хормойд байрладаг нэгэн сайн чанарын аршин эрт дээр үеэс эмчилгээ дамжлагоонд хэрэглэж иржээ. Ноён сэврээ хийцэн мөнгөн эдлэл. Сэврээр сумна улс даяараа алдартай ноён сэврээ хийцэн мөнгөн эдлэлтэй бөгөөд хийцээрэн гайхагдсан үе үеийн дарагчдыг төрүүлсэн өлгийн нутаг билээ. Тиймээс ч ноён сэврээ хийцэн 100 гаруй жилийн түүхтэй улсад алдартай хийц юм а. Түргийн үеийн цагаан чулуу. Сэврээ сумын мандалтын цагаан чулуу нь сумын төвөөс 7 км зайтай. Чулууны өндөр 1 м, урт нь 0.6 м орчим. Энэхүү чулууны дээр бичсэн бичээс нь эртний түргийн үеийн рунын бичиг гэж эрдэмтэд судлаад байна. Элсэн уул. Хонгорын элс 185 км үргэлжлэн тогтсон. 3-5 км, зарим газартаа 20 гаруй км хүргэн. 295 ам дөрвөлжин км талбайтай. Монгол улсын томоохон баян бүрд газар. Улаанбаатараас баруун урагш 650 км, Өмнөг аймгийн Далан задгад сумаас 216 км, Сэврээ сумын төвөөс зүүн хойш 35 км зайтай. Говь 3 сайхан байгалийн цогцлборт газрын элсэн манхан оршин. Элсэн манхан Ёроолоос өөд оргилд хүртэл 10-аас 195 м хүртэл цавчим өндөр. Салхитай үед янз бүрийн хөгжим ихшиглэх мэт дуу аваа гардаг. Ар ёроолдон хонгорын гол оршдог. 5 гушуу мал сүрэг налайн бэлчин адаг нууранд нь усны шувуу гагналдаж хангай говийг хостуулан байгаа нь гадаад дотоодын аялал жуулчдыг ихээр татдаг. Түүнчлэн Монгол улсын 9 гайхамшигын нэг билээ. It's